Сайн байна. Apply сурвалжлалын төгс эрхлэн төлөөлж би ижүүгийн бодлого алан бодлоод. За ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт шинжлэх ухаан физик бодлого 3C гэсэн ийм бодлого байгаа юм. Ийм нэг гэрэлтэй оптик бодлого байна те. Тэгвэл болохоор уснаас ийм өөдөө өнцөг үсгээд услуу тийм үү гэрэл ороод тэнгуүтээ дараа нь шилэн давхраг байгаа юм байна. Агарын давхраг байгаа юм байна те. За зурагт үзүүлсний дагуу ус, шил, агаар ийм параллелаар бие биентэйгээ параллелаар яах юм ингээ байж илаа. Тэгвэл болохоор усан дотроос гэрэл орохдоо гэрлийн юу юм тусгалын өнцөг нь өөдөө байхаар тийм үү. Гэхдээ энийг болохоор 0-оос багаар аажмаар байх юм өсгөөд явах юм байна л да. Анх болохоор шууд явах юм 0 гэж ингээд тусцсан байж байгаа. Одоо энэ тусч байгаа өнцгөө л явах юм. За нэг 10 градус, 20 градус, 30 градус гэдэг юм уу те. Аажмаар ингээд өсгөөд явжээ. Тэгэнгүүт за өөдөө жижигхэн байхад болохоор явах юм шилнээсээ услуугаа гэрэл нь ороод уснасаа болохоор агаарлуугаа гэрэл нь ордог байсан юм байна л да. Тэгсэн чинь өөдөө нь болохоор өсч явж байгаад өөдөө 0 гэдэг ямар нэгэн утганаас дээшгээ гарцсан чинь гэрэл нь шил болон агарын нөгөө зааг дээрээ бүтэн ойчлоо гинэ. Цаашгаа нэвтэрхий болчлоо. Одоо эндээс нэг хугарч ороод явж исэн бол одоо хугарч ороод тэгсний цаашгаа орж чадахгүй буцдаг болчлоо гинэ. За тэгээд их юм. Усны хугалын илтгэж чинь те дөрийг бахан 3. За шилний хугалын илтгэж чинь 2-ны 3, агарын хугалын илтгэжгээ 1 яа. Юу гэж асуусан юм бол гэхээр синус өөдөө нөлөнд бол юу вэ гэж асуусан юм байна. Нөгөө өөдөө нөлөх суудгийг давах юм бол гэрэл нэвтэрхий болно гэсэн байгаа тийм. За гэрлийн хугарал дээр болохоор нэг юм том яваа тийм үү. За энэ дээр болохоор ямар нэгэн N1 гэдэг хугалын илтгэжтэй орчин байж иг. Зэрэг болохоор яхаа агаар дээр бол 1 байж болж байна. Шилэн дээр болохоор яхаа 1.5 байж болж байна. Усан дээр болохоор 3.4 гэдэг 1.3 таа гараад ирэх тийм. Юм доо яхаа хурлын илтгэж гэсэн нэг юм байгаа тийм үү. За нөгөөд нь болохоор энэ хоёр гэдэг хурлын илтгэжтэй нэг орчин байж гээ. За эндээс болохоор гэрэл туслаа гэхээр биднэрт бодлогоо өгөхдөө болохоор энэ өнцгийг нь ч гэсэн болно эсвэл яхаа нормал тэмцсэн энэ өнцгийг нь ч гэсэн болно тийм үү. За туслын өнцөг гэдэг бол яхаа энэ өнцгийг хэлдэг юм аа. Энэ ингээд нөгөө одоо дээдл дээрээ яхаа нэг ус ч юм уу доотлол дээр нэг агаар ч юм уу хоёр орчин байгаа шүү дээ. Хоёр орчныхаа зааг дээр нь им 90 градустай нормал босгож яваад энэ нормалтай үүсгэж байгаа өнцгийг энийг тусгалын өнцөг гэж хэлнэ. Тэгвэл энэ өнцгийг яхаа бодлогон дээр өгч болно л та. Тэгэх юм бол бид нар яхаа 90-ээс энийг хасж иж альфа гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд нөгөө талгаа болохоор хугараад орсон гэх юм бол энэ дээр нэг тийм бета өнцөг үүсгэж хугараад орчихжээ. Тэгэхээр нэг гэрэл эндээс яхаа альфа өнцөг үүсгэж туслаа ишиг ингээд нэг юм бета өнцөг үүсгэж гарлаа л гэсэн үг шүү тийм үү. Гэрэлний шиг яваад болоо. Тэгвэл бид энэ дээр болохоор n1 синус бета тэнцүү n2 синус альфа гэж хэлчихлээ. Тэ. Энэ n1 гээд манай энэ дээдлийн орчны маань хурлын илтгэж байна. Тэгээ бета өнцгөр хугарсан байгаа шүү. Тэгэхээр синус бетад байгаа. Доотлол дээр нь болохоор бас дахиад адилхан n2 гээд энэний хурлын илтгэж байна. Альфа өнцгтэй байна. Энэ домын уулзах хэлэхэд амархан байгаа шүү дээ. За тэгсэн чинь яадаг вэ гэхээр болохоор зарим тохиолдолд ингэдэг гинэ. N1 нь болохоор муха томтоо байж. Юуко N1 нь болохоор за нөгөө 1.5-аараа байж те. Нөгөө талд нь болохоор 1-ээрээ байж. Энд дэр нь болохоор юу гэдэг агаар нь байгаа. Энд дэр нь болохоор шилэн байгаа гэж бодъё л та. Тэнгүүд би энэ дэр болохоор синус 90 градус тавьчих. Тэгэх юм бол яадаг вэ? Синус ч юм болохоор нөгөө график ийм график байгаа те. Тэг байснаа ив хүртлээ өсөөд тэгээ буураад өсөөд гэдэг явах хэрэгтэй тийм үү? Энд дээрээ 180 тагаа, энд дээрээ 360 тагаа. Энд дээр болохоор эртээрээ хамгийн их утгаа буюу 1-ийг авчиж байгаа шүү дээ. Тэр синус e-гээ тавьчих юм бол энэ 3.2 үржигдэх нь нэгтэй болчих واخгүй юу? Нөгөө талд маань болохоор синус яхаа альфа нь байлаа гэхэд тэнцүү синус альфа. Гэд эндээс бол синус альфа тэнцүү 1.5 болчихж байгаа واخгүй юу? Тэгсэн чинь синусуд чи өөрөө болохоор энэ яхаа нэмэх нэгээс хамгийн багтаа болохоор хасныгийн хооронд хаснаас нэмэх нэгний хоорондоо гардаг юм дээр чинь 1.5 гэсэн утга гарч ирэхгүй шүү дээ. Тэр энэ л шийдвэр болчихж байгаа. Яа шийдвэр болчихдог вэ гэхээр яхаа. За яг нөгөө синус тэг дээр бол тэг байгаа шүү дээ. Тэгэхээр n1 синус тэг тэнцүү n2 синус тэг бол байж болно гэсэн үг. Яа тэгэхээр синус тэг дээр тэг юм чинь энэ ч тэг гараад энэ ч тэг гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр шууд яхаа ийм нөгөө нормалтай барилал гэх юм уу одоо шууд тэг градусын өнцөг үсгээд тусах юм бол шигээ шууд гараал явчихна гэсэн үг. Энэ n1 n2-ны хэд байх нь хамаагүй те. Тэгсэн чинь одоо энэ доотлол дээрээ том хурлын илтгэжтэйг тавьчих л та. n2 тэнцүү яхаа 1.5 таг n тэнцүү 1-ийг гэж тавьчих юм бол одоо эндээс болохоор нэг ийм өнцөд тусгаад ийм өнцгөр те жоохон зүсгээд туслаа гэхээр ишгийг гэрэл нугаар авчих. Жоохон том болгочлоо гэхээр ишгийг гэрэл нугаар авчих. Арай жоохон том болчлоо гэхээр болохоор ишгийг гэрэл нугаар авчих. Энийг болохоор дотоод бүрэн айлтгаж хэлж байгаа. Яг нөгөө талдаа синус 90 болно гэсэн үг шүү дээ. 1 үржигдэн синус 90 тэнцүү энэ талд маань 3.2 синус альфа гэж тавьчих.
Тийм бол энэ дээрийн альфа өнцгөр үүсгэх юм болохоор яг ийм ирээ гаргаад туйлдаа үрээдтэй. Энэ нүүдэл нь болохоор авчаад хамгийн их утга аваад байгаа байхгүй. За одоо энэс нь арай их өнцгөр тусгачих гэх юм бол шийдвэр болчихно буюу ийшээ нэг цаашгаа нэвтэрч гарч чадахгүй болчихно гэсэн үг. Ийшээ гэрэл туссан юм бол нөгөө тийшээ буцаагаад байна. Түүнээс биш дээшгээ ерөөсөө юм нэвтэрч гарч чадахгүй болчихдог. Тийм нэг тухай ярих гэдэг. За эхлээд эндээс тод гарч тэ 4-3 усан дээр 4-3 шилэн дээр 3-2 тэнгуүтэй агаар дээр 1 байгаа юм байна. Урлал хэлтгч маань тийм үү. За тэгвэл би одоо эхлээд эндээс өөдөө өнцгөр туссан чи ийшээ ингээд нэг альфа өнцгөр тусаад ингээд дахиад бас альфа гараад ирнэ тийм. Нөгөө талд болохоор тэгвэл юм бета өнцөг үсгээд дандаа нормалтайгаа байгуулдаг тийм үү. Интлийн өнцгийг ярихгүй. За тэгээд яасан. Эхлээд болохоор 4-3 синус өтөө тийм. Тэгээд тэнцүү гэснэ. Нөгөө талд нь 3-2 синус альфа. За би болохоор энэ завсар дээр бичиж чинь гэсэн үг шүү дээ тийм үү. А нөгөө завсар дээр нь бичиж юм болохоор яг бас 3-2 синус альфа тэнцүү нөгөө тал дээр нэг үржсэн синус бета гэж шигдэх хэрэгтэй тийм. Энэ чинь гэсэн юм болохоор энэ талтай яг адилхан юм шүү дээ. Ерөөсөө би энэ шууд тэнцүү гэж авчих юм шүү дээ тийм. Тэнцүү 1 синус бета таад авчих болно л гэж. За тэгсэн чинь энэ өөдөө өнцөг болохоор тиг байх юм бол яах юм? 4-3 синус тиг дээрээ тиг гараад байна шүү дээ. Тэр нөгөө талд нь бас адилхан 3-2 синус альфа ч гэсэн тиг болоод 1-ийн хүчнээс синус бета ч гэсэн тиг болоод анх нөгөө тиг градусаар ингээд тусгасан чинь тийм үү. Ингээд шууд нэвтрэл явж байсан тий. Тэгээ өөдөө өнцгөө болохоор жоохон өсгөөд явсан чинь ийшээ хурган томрол явж байсан аа. Яг нэг өнцгөөс давсан чинь ийшээ нэвтэрч чадгаа байгаад энэ нэрийн орноос буцаж айна олох гэж шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө юу гэдэг 4-3 синус өөдөө 0 гэдэг нэг утга авсан чинь нөгөөдөлд нь 3-2 синус альфатаа. Тэнцүү нөгөөд нь 1 синус бетатай. Гэсэн чинь синус бета нь болохоор нөгөө чадамжаа дэлхий байж байгаа байхгүй. Одоо би энэ синус 90 градус гэдэг хамгийн утгыг энд явахаар чинь 1 л болно шүү дээ тийм үү. 1 үржээд 1 болно. Энд өсгөөд 1 болж чадах байхгүй. Гэсэн чинь 4-3 синус өөдөө 0 их буюу тэнцүү 1-ээр нь тавьчих. Синус өөдөө 0 нь болохоор баг буюу тэнцүү 3-4 буюу тэгцэг 75 тийм. Синус өөдөө 0 нь болохоор 0 дээр 0 гэж жаад өсөж явж байгаад яг эрт дээр их юм бол 1 болно тийм үү. Тэгсэн чинь энэ тэгцэг 75-ын синус өөдөө 0 хүртэл энэ хүртэл өсч болно. Энээс илүү явчих юм болохоор цаашгаа нэвтэрч чадгаа байчнаа гэсэн үг байхгүй байна. Тэгэхээр синус өөдөө 0 бол ерөөсөө өөдөө 0 нь тийм. Өөдөө бол хамгийн ихтэй энэ тэгцэг 75 болж болно. Тэгээ өөдөө 0-ийн тэгцэг 75-ыг давчих юм болохоор цаашгаа нэвтэрч гарахаа болчихно гэдэг тэгцэг 75 буюу 4-3 гэдэг маань энэ дээр байна. Энэ харин юм байна. Ерөөсөө л юу лээ? Ингэж тавиад өнцгийг нь болохоор энэ нормалтай үүсгэх өнцөг юм шиг гэдэг мэдчих хэвээр. Тэгмээд энэ дээр болохоор A1 N2 ургал хэлтэж байхаараа ургалынхаа томьёо болохоор A1 синус альфатай. Доотлын 2 маань тий. Дээдлийн 2 маань болохоор N2 синус бетатай гэж. Ингэж бичих хэрэгтэй байна. Тий. Энийг л мэддэг багт болчихж байгаа зү. За гарч ирсэн өгнөл маань юм байна. Ус ойлгомжтой, шил ойлгомжтой, агаар ойлгомжтой, гэрэл туссан. За туслын өнцөг маань нормалтайгаа үүсгэх өнцгийг авъя шүү. Тэгээ багаар өсгсөөрөөд өөдөө нэлийн утгыг давсан чинь цаашгаа гэрэл нэвтрэхээ байчлаа гэж хэлсэн тий. Тэгээ хурлын илтгэгчийг болохоор ингэж хэлдэг юм байна. За нэг план байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.